Хөөрхөн бүсгүйчүүлдгээ дахин уулзж байгаадаа таатай байна. За та бүхэн өмнөх сургалтаар 7 дугаар тохирооны талаар сонссон байгаа. Өөрийн ариун орон зайгаа хэрхэн яаж бий болгох вэ? За үнэхээр одоо сургалтын дараа өөрийнхөө оршин байх өөрийгөө залуужуулах, өөрийгөө дахин шинжлэх юм орон зайгаа бас бий болгож байгаа, бий болгосон гэдэгт хүний итгэж байна. За ингээд өнөөдөр бол хамгийн сүүлийн тохиргоо та бүхэнд хүрэх болно. За энэ хамгийн сүүлийн тохиргоо бол энэ өмнөх бүх 7 тохиргоог ерөнхийдөө базаж ярьсан юм мэдээлэл байгаа. За хоёр дахь юм юу байх вэ гэхээр энэ мэдээллийг та авахгүйгээр өмнөх 7 тохиргоо үйлчлэх боломжгүй гэдгийг та бүхэн санаарай. Энэ мэдээлэл тун чухал мэдээлэл байгаа. Тэгээд та бүхэн хамгийн сүүлийн тохиргоо болох энэ тохиргоонд анхаарлаа хандуулаарай. Тоглон сууж сонсоорой. Таны 7 тохиргоо тууштай байх гэсэн чухал нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд үр дүнгээ өгнө. Дасгалаа өдөр болгон тасралтгүй тогтмол хийх ёстой. Энэ бол нэг удаагийн эд шид биш. Уучхад мартдаг эмч биш. Энэ бол амьдралын хэв маяг. Орчин үеийн амьдрал биднийг хурдан шийдвэрүүдэд дасгасан байдаг тул эмэгтэйчүүдийн 90% нь энд хүрээд бүдэрдэг. Биологийн итгэвт нэмэлтийг тэгээд 7 хоногийн дотор жингээ асчихна. Энэ тосыг түрх үршлээ чинь 3 хоногийн дотор арилна. Гоо сахны салууны энэ үйлчлэгийг ав. Тэгээд 1 цагийн дотор 10 насаар залуу харагдах болно. Орчин үеийн эмэгтэй бүх зүйлийг хурдан, бүх зүйлийг нэг дор, бүх зүйлийг хүчин чармаалтгүйгээр хийгээд сурчсан байдаг. Гэтэл биеийн шинжилэлт ийм янзаар явагддаггүй. Учир нь таны эсүүд өдөр бүр, цаг бүр, минут бүр шинжлэгдэж байх ёстой байдаг. Эсүүд хөгшөр эсвэл залууж, уст эсвэл нөхөн төлж, үх эсвэл шинжлэгдсэн дохиог л хүлээн авдаг. Эдгээр дохионууд нь та хэрхэн амьсгалж байгаа, юу бодож байгаа, юу мэдэрч байгаа, юу идэж байгаа, яаж хөдөлж байгаа, хэр сайн амарч байгаа гэд таны хийж буй бүх зүйлүүдээс ирдэг. Өнөөдөр та хевлийгээрээ буюу нөхөн сэргэх төгөөрөө 10 минут амьсгалсан бол таны эсүүд шинжлэгдсэн дохиог хүлээн авсан гэсэн үг. Гэтэл маргааш та дасгалаа хийсэнгүй гэж бодъё. Эсүүд тань шинжлэгдэх нь нэн тэргүүн тавигдах чухал асуудал биш байна. Иймд хөгшөрч болно гэсэн дохиог хүлээн авна. Маргааш нь та дасгалаа дахиад л хийлгүй алгаслаа. Дохио орчимжиж хөгшрөлт үргэлжилсээр байх болно. 7 хоногийн дараа та дасгал хийх ёстойгоо гинэт санан хийнэ. Энэ тохиолдолд эсүүд тань өөр хоорондоо зөрчилдсөн тушаалуудыг хүлээн авч юу хийхээ мэдхээ болно. Үүний үр дүнд юу ч өөрчлөгддөггүй. Учир нь эс шинжлэгдэхийн тулд өдөр бүр тушаал авах шаардлагатай байдаг. Ийм тушаалууд өдөр болгон 7 хоног бүр, сар бүр очиж байх ёстой. Эртний алхимчид байгаль огцом өсрөлтүүдийг хийдэггүй. Хувьсгал айжмаар, алхамаар, үе шаттайгаар дотоод галаа тогтмол өрдөх замаар явагддаг гэж хэлсэн байдаг. Металлыг нэг удаа халаагаад л алт гаргаад авчихна гэж байхгүй. Тогтмол температур, тогтмол гал, байнгын анхаарал хэрэгтэй болдог. Таны бие ч гэсэн үүнтэй яг адил. Нөхөн сэргэх төвөө нэг удаа итгэвчүүлээд залуужна гэж найдаж болохгүй. Дааврын үдээ нэг удаа цэвэрлээд өөрд нээлттэй хэвээрээ байх болно гэж бодож болохгүй. Бас өглөөгөө нэг удаа програмчлаад энэ нь хангалттай гэж санаа амарч болохгүй. Шинжлэгдэхийн тулд байнга ажиллах шаардлагатай. Энэ бол ядарч туйлдуулдаг ажил биш, харин өдөр тутмын хийхэд хялбар, тааламжтай дасгалууд. Залуужих програм дараах байдалтай байна. Өглөө болгон сэрснийхаа дараа шууд нөхөн төлжих төв рүүгээ 10 минут амьсгална. Нүдэн аниад орондоо хөвтөж байгаад амьсгална. Хевлийгээрээ 4 хүртэл тоолон амьсгалаа аваад нарны шүлжээнд алтан бөмбөлөг байгаагаар төсөөлөн амьсгалаа 2 секунд барина. 6 хүртэл тоолоод дулаан бүх биеэр чинь тархаж байгааг мэднгээ амьсгалаа гаргана. 10 минут ингээл болоо. Өглөө болон орноосоо босхоосоо өмнө 10 минут амьсгалсны дараа 3 минутыг зарцуулан өглөөний кодыг суулгана. 10 удаа гүнзгий амьсгална. Миний бие шинжлэгдэж байна. Эс болгон минь залуужиж байна.
Би өдөр ирэх тусам улам залуучсаар байна гэж хэлнэ. 30 секунд өөрийгөө залуу, эрч хүчтэй, амьд байгаагаа мэдрэнэ. 3 минут ингээл болоо. Өглөө болгон өлөн илгэн дээрээ нэг аяга цэвэр усуу 30 секунд. Өглөө болгон толинд өөрийгөө инээмсэглэн хар 30 секунд. Бэлхүүсний бүжиг 1 минут хийн. Ингээд өглөө нийт 15 минут зарцуулагдана. 7 хоногт 3 удаа оройн цагаар дааврын үдэ гэрлэр 15 минут угаана. Өөрийнхөө сүм дотор сууж байгаад бамбаа булчирхаа болон өндгөвчөө мөнгөлөг урсгалаар цэвэрлэх дасгал хийнэ. Сард 1-2 удаа өөрийгөө бүрэн чөлөөлөх. Мөн 7 хоногийн 1 өдрийг биеэ шинжлэж өдөр болгон бүрэн дүрэн амарна. Ажил хийхгүй зөвхөн амар амгалан думбана. Энэ тийм их хугацаа биш шүү. Өдөрт хамгийн ихдээ 1 цаг зарцуулаарай. Гэхдээ өдөр болгон шүү. Алгасгүй, шалтгаан тоочгүй, өөрийгөө зөвтөхгүй, өдөр болгон тууштай хийгээрэй. Энд хүрээд миний би байнга сонсдог эсэргүүцлүүд гарч ирдэг. Надад зав алга. Би бага насны хүүхэдтэй. Би ажил ихтэй байна. Гэр орны ажил барагдахгүй байна. Надад үүрэг хариуцлага гэж байна. Би өөртөө нэг ч цаг гаргаж чадахгүй. Гэх мэтчлэн эмгтээчүүд зовлон тойчж ирдэг. Би та нарт ингэж хэлье. Хатуу сонсогдож байж магадгүй. Энэ бол таны амьдралын олон жилийг аварч чадах үнэн үг юм шүү. Та завгүй гэдгээрээ өрмөц болчихгүй. Хүн бүр өөрийн гэсэн амьдралаар амьдардаг. Хүн бүр үүрэг хариуцлагатай, асуудлуудтай, хийх зүйлүүдтэй байдаг. Хүн болгон хоногийн 24 цагтаа наснасаа 20 насаар залуу харагдаж байгаа эмэгтэйчүүд танаас илүү цаг завтай байдаггүй. Тэдэнд ч гэсэн асуудал хариуцлага гэж бий. Тэд зүгээр л зөв сонголтыг хийсэн. Тэд өөрсдийн сайн сайхны төлөө бие махбод залуу нас, энерги, эрч хүчээ нэн тэргуунд тавихаар шийдсэн. Амиа бодсондоо биш харин энгийн үннийг ойлгосон учраас тэр. Хэрв миний бие нөөц болцоогүй болвол бусад бүх зүйл утгагүй болно. Хичнээн уйггүй ажиллаж, хичнээн хичээж, бусдыг хичнээн халамжилж, үүрэг хариуцлага хичнээн сайн биелүүлээч бие суларч эрч хүчгүй болж эрүүл мэнд дороотвол ямар ч үр дүнд хүрэхгүй. Зөвхөн ядарч туйлдна, өвчин эмгэх тусна, эрт хөвшрөн, гэр бүлийн харилцаа муудна, улмаар он жилүүд маань дэмий өргөх болно. Харин шинжлэлийг нэн тэргүүн тавьж, бие махбоддоо залууч гэсэн тушаалыг өдөр бүр өгч, өдөр бүр өөрийгөө энергиэр дүүргэх бусад бүх зүйлүүд аяндаа л болж бүтэх болно гэдгийг тэд ойлгосон байдаг. Учир нь залуу эрч хүчтэй эмэгтэй яг л соронц шиг байдаг. Тэр эмэгтэй боломжуудыг өөртөө татдаг, хүмүүсийг татдаг, үйл явдлуудыг татдаг, мөнгө татдаг, хайр татдаг. Ямар нэгэн онцгой зүйлийг хийгээд байгаадаа биш, харин амьдралаа залуу насаа бас энерги цэвэр ариун байлгадаг болохоор амжилтанд хүрч байдаг. Түүний эргэн тойрон дах бүх зүйл тэр давтамжийн дагуу өрнөж байдаг. Өдөр тутмын дасгалын үр дүн аажмар үе шатуудаар илэрдэг. Үе шат болгоно нь та зөв зам дээр байна гэдгийг баталж байдаг. Өдөр болон амьсгалын дасгал хийж, өглөөний кодо програмчилж 2-7 хоног өнгөрсний дараа та энергит нь огцон нэмэгдэж байхыг мэдрэх болно. Нойрмоглохгүй, амархан сэрдэг болно. Өдөр нь ядарч сүлдэг нь багасна. Сарын дараа та толинд хараад өөрийгөө хараад мэл гайхах болно. Таны арьс илүү толгор, царай төрх чинь илүү эрүүл, нүд чинь гэрэлтэн, нүүрний чинь төрх зөв болсон байдаг. 3 сарын дараа хүмүүс танаас чи юу хийгээд байна? Ямар сайхан болж өөрчлөгдөв вэ? Юу болсон бэ гэж асууж эхэлнэ. Харин та юу болсныг мэдэж байх болно. Өдөр бүр 3 сарын турш эсүүддээ шинжлэгдэх тушаалыг өг. Тэгвэл та 6 сарын дараа эрс өөрчлөлтүүд гарч байгааг анзаарах болно. Толин тусах таны царай хэдэн жилээр залуу харагдах болно. Гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар үзэсгэлэнтэй болсон биш, харин дотроосоо шинжлэгдсэн хүнийг олж харах болно. Хүч чадал, эрүүл мэнд, залуу насны эрч хүч тань харваас илт байх ба дасгалаа жилийн турш тогтмол хийсний дараа та урд нь байсан өөрийгөө таних аргагүй болно. Жилийн өмнө толинд харагддаг байсан ядарт туйлдсан, гунтсан, хөгшөрсөн тэр эмэгтэй тань өөр хүн шиг санагдана.
та шинчлэгдсэн, гэрэлтсэн, залуу сайхан болсон байна. Гэхдээ зогсолтгүйгээр, няцаж шантралгүйгээр өдөр бүр зөв сонголтыг хийсэн тохиолдолд энэ бүхэн биелэлээ олох болно. Энэ бол амьдралын төлөө, залуучхийн төлөө, шинжлэхдхийн төлөөх сонголт. Эмэгтэйчүүдийн ажил эрэгтэйчүүдийнхээс юугээрээ ялгардаг юм бэ? Эрэгтэйчүүдийн ажил нүдэнд ил харагддаг. Тэд байшин барьлаа гэхэд дүн нь шууд харагдана. Та тэр байшин төрч болно. Тэр мөнгө оллоо гэхэд тэр мөнгө нь дансанд нь харагдана. Тэр бизнес босуулаа. Энд офис нь байна, энд ажилчид нь байна. Ингээд үр дүн тодорхой харагддаг. Химжиж болох бодиттой ажил. Харин эмэгтэйчүүдийн бие мах бод болон энергитэйгээ хийх ажил нь нүдэнд үзэгддэггүй. Таны 10 минут амьсгалсныг хинч мэдэхгүй. Таны дааврын үдэ гэрлээр угаасныг хинч үнэлэхгүй. Сайн байна. Чи өглөөний кодо програмчилсан байна гэж хинч таныг магтахгүй. Энэ ажлын үр дүн тэр дороо шууд харагддаггүй гэсэн үг. Гэхдээ үл үзэгдэх энэ ажлын үр дүн нь хаа сайгүй илэрдэг. Чиний харагдах байдлаар, чиний их энергитэй байгаагаар, хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаар, чиний амьдралд юу ирж байгаагаар, амьдралаас чинь юу холдож, толдон одож байгаагаар илэрдэг. Өдөр бүр өөрийгөө шинжилдэг эмэгтэй бол бусдаас илүү ихийг хийдэг хүн биш. Харин зөв талбарыг бий болгодог хүн. Тэгээд тэр талбарт нь бүх юм ив зүгээ олон болж бүтэж эхэлдэг. Биеийн залуужиж, эрч хүчин нэмэгдэн, эрүүл мэнд харьцаан сайжирч, мөнгө орж ирж, боломжуудын өвд нээгддэг. Ийм эмэгтэй ертөнцийг хяндаггүй. Харин өөрийгөө зөв тохируулдаг бөгөөд ертөнц энэ тохиргоонд нь хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бол жинхэнэ алх юм. Гадаад харагдах байдлын биш, харин дотоод байдлыг өөрчилж буй хэрэг юм. Дотоод байдал өөрчлөгдөхөд гадаад байдал дагаад өөрчлөгдөхөөс өөр аргагүй болдог. Тийм болохоор асуудлын гол танд цаг зав байна уу гэдэгт биш. Харин та өөрийн бие, өөрийнхөө энерги, өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээхэд бэлэн үү гэдэгт оршиж байна. Учир нь үүнийг өөр хинч таны өмнөөс хийхгүй. Ямар ч сайн эмч чиний эсийн шинжилтийг идэвхжүүлж чадахгүй. Гоо сайхан ч таны нөхөн сэргэх төвийг идэвхжүүлж чадахгүй. Гоо сайхны ямар ч үйлчлэгээ таны дааврын үүдүүдийг нээж өгөхгүй. Зөвхөн таны өдөр тутмын дасгал, зөвхөн таны тууштай байдал үүнийг хийж чадна. Энэ бол дарамт биш. Энэ бол хамгийн агуу чөлөөлөлт юм. Яагаад гэвэл залуу байхын их хүсвэр нь та өөрөө юм байна гэдгийг ойлгосон цагт л та цаг хугацааны золиос байха болно. Та өөрийнхөө эзэн нь, биеийнхээ бүтээгч нь, өөрийн бодит байдлын алхимч нь болох болно. Энэ бол эмэгтэй хүний эзэмшиж чадах хамгийн агуу хүч юм. Та одоо 8 тохироо гэж юу болохыг мэддэг боллоо. Хэрв та эдгээрийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхгүй юм бол жилийн дараа гэхэд та 1 насаар хөгшөрсөн байх болно. Гэтэл 1 насаар залуучсан ч байж болохоор байна шүү. Энэ бодол таныг өнөөдрөөс эхлэн зовоодог байх ёстой. За одоо таны сурсан бүх зүйлийг нэгтгэн дүгнэе. Хөгшөрч буй биеийг шинчилж буй бие болон хувиргадаг биоэнергетикийн 8 тохиргоо. 1-р тохиргоо. Та хэн гэдгээ санах. Эмэгтэй хүн бол биечсэн ус. Ус гэдгээ мөнхөд санах хэрэгтэй. Зүгээр нь ухаанаараа санах биш, харин бүх биеэрээ, бүх оршихугаараа санах ёстой. Та бол амилж биелсэн ус. Та бол гэрлийг төрүүлдэг амьд харанхуй. Та бол энэ дэлхий дээрх юмс үзэгдлүүдэд шинээр бий болох боломжийг олгодог хүч. Та бол сул тал биш, харин орчлон ертөнцийн хамгийн агуу хүч. 2-р тохиргоо. Эсийн санах ой. Хөгшрөлт бол зайлшгүй тохиолдох биологийн хувьсэл биш. Харин танд хүчээр шахуу тулгасан программын үр дүн гэдгийг ойлгох. Энэ программыг устгаж оронд нь шинэ програм бичиж болдог. Таны эсүүд 7 жил тутам бүрэн шинжлэгдэж байдаг. Хэрв та зөв тушаал өгвөл шинэ эсүүд хуучин эсүүдээсээ ч залуу байж болно. 3-р тохиргоо. Нөхөн сэргэх төв. Өглөө 10 минутын турш хевлийгээрээ гүнзгий амьсгалах замаар өгшгүй мөнхийн 100 идэвхжүүлнэ. Хевлийгээ пүмбилгэн 4 секундын турш амьсгалаа авна. Алтан бөмбөлөг байна гэж төсөөлөнгөө амьсгалаа 2 секундын турш барина. Амьсгалаа 6 секундын турш алгуурхан гарангаа
биеийн чинь бүх хэсгүүдэд дулаан тархаж байгааг мэдэрнэ. Ингэснээр парасимпатик мэдрэлийн системийн үйл ажиллагааг эхлүүлж нөхөн сэргэх горимд орон залуужих энергийг үйлдвэрлэдэг митохондрийг идэвхжүүлдэг. 4-р тохиргоо. Шинжлэлтийн мөчлөг. Тайван амрах эрх. Сардаа 1-2 удаа өөрийгөө альва юмнаас бүрэн чөлөөлөх, 7 хоногийн 1 өдөр үр дүн биш харин амар амгалан авчирдаг зүйлүүдийг хийх. Энэ бол залхуурал биш, харин биологийн зайлшгүй шаардлагатай. Амрахгүй бол эсүүд гүн нөхөн төлжих боломжгүй. 5-р тохиргоо. Дааврын үүд. Бамба булчирхаа болон өндгөвчийг цэвэрлэх замаар цаг хугацааны үүдийг нээн. Гэрлээр угаах дасгал. Дээрээс доош чиглэлд мөнгөлөг урсгал нь хурсан хорт бодисууд болон буруу программын нөлөөгөөр хоримтлагдаж бөөгнөрсөн бохирдлыг угаана. Дараа нь өндгөвчөндөө залуу бие болон царайны дүр төрхийг програмчлана. Ингэснээр өндгөвч чинь дааврыг залуу байсан үеиг шигэ ялгаруулж эхэлнэ. 6-р тохиргоо. Өглөөний код. Сэрсний дараах эхний 15 минутанд далд ухамсар хамгийн нээлттэй байх тэр үед залуужих үйл явцыг програмчлана. Эхний 10 минутанд та амьсгалын дасгалаа хийсэн бол 3 минут 10 удаа амьсгалж би залуу байна гэсэн үгийг өөртөө хэлнэ. 30 секунд бие залуу болсон байгаагаар мэдэрнэ. Нэг аяг усан, толинд харж инээмсэглэн бэлхүүсний бүжиг хийнэ. Ингэснээр бүтэн өдрийн туршид дагаж мөрдөгдөх тушаал бичигддэг. 7-р тохиргоо. Шинжлэлийн сүм. Саад болох зүйлгүйгээр дасгалаа хийж болох ариун орон зайг бий болгоно. Өрөөний боломж байсан хамаагүй. Гол нь зөвхөн таны мэдлийн орон зай байх хэрэгтэй. Тэнд та 7 хоногт 4 удаа 30 минутаар ирнэ. Тэнд бие тань өөрийгөө шинжлэх зөвшөөрлийг авч байх болно. 8-р тохиргоо. Тууштай байдал. Өдөр тутмын сонголт. Эдгээр бүх тохиргоонууд зөвхөн тууштай ашиглагдсан тохиолдолд үр дүнгээ өгдөг. Энэ бол нэг удаагийн ид шид биш, харин амьдралын хэм маяг. Өдөр бүр нэг ч удаа алгасалгүйгээр өдөрт дор хаяж нэг цагийг зарцуулна. 2-7 хоногийн дараа эхний үр дүн ажиглагдаж эхэлнэ. Сарын дараа харагдахгүй зөрчилтүүд гарна. Харин 3 сарын дараа өөрчлөгдсөн байгаа нь эргэлзээнгүй болдог. Жилийн дараа бүрэн өөрчлөгдөнө. Энэ бол онол биш. Харин биоэнергетикийн үр дүнтэй протокол бөгөөд таныг залуу болгох үйл явцыг идэвхжүүлдэг. Гэхдээ таныг хийж байгаа тохиолдолд л үр дүнгээ өгнө. Та үүнийг уншаад мартаж болно. Сонирхолтой юм. Гэхдээ надад цаг алга гэж хэлж болно. Хуучин амьдралдаа эргэн орж жил ирэх тусам улам олон өршлөөтэй болж байгааг тань харуулдаг тол руугаа. Байх ёстойгоосоо хурдан хөшөрдөг бие рүүгээ, сар болгон шавхацаар байгаа энерги рүүгээ, залуу нас дууссан, одоо дахиж эргэж ирэхгүй гэсэн таагүй мэдрэмж рүүгээ буцаж очих болно. Эсвэл бүгдийг яг өнөөдөр, яг одоо маргааш өглөөний 10 минут амьсгалахаас босхоос өмнө 3 минут програмчлахаас гэрийнхээ аль нэг болон өөрийнхөө сүм болгохоос энэ 7 хоногт нэг өдөр юу ч хийлгүй амархаас эхэлж болно. Хэрв та зоригтойгоор эхлүүлж зогсолтгүйгээр үргэлжилсээр байх юм бол ихэнх хүмүүсийн боломжгүй тооцдог тэр зүйл тань тохиолдох болно. Таны бие гоо сайхны биш, харин эсийн түвшинд залуужж эхэлдэг. Төр зүрийгч биш, харин жинкнээсээ залуужна. Яагаад вэ гэвэл мөнхийн залуу насны код бол үлгэр домог биш, нууцлаг уран зөгнөлч биш, харин эмэгтэй хүн бүрт төрсэн цагаас нь сууж өгсөн байдаг жинхэнэ биологийн механизм юм. Зүгээр л итгэвчгээ хүлээж байгаа механизм. Эртний сүмүүдийн тайлагч болон Сида хотын гигантнууд энэ кодын талаар гаргуун сайн мэддэг байсан. Тэд биеийн 8 тохиргоог төгс эзэмшсэн байсан тул 70 нас хүрсэн ч 30-тай юм шиг харагддаг байсан. Өгшгүй мөнхийн сургаалыг дагагч даосизмын майструуд үүнийг үеэс үед дамжуулан байсан. Төвдийн йогчид үүнийг эсүүдэд залуужуулахад ашигладаг байсан. Тэд цаг хугацаатай тэмцэж байгаагүй. Тэд үүнийг мэдлэг, дадлага, өдөр тутмын тууштай хичээл зүтгэлээр удирддаг байсан.
Энэ мэдлэг үхээгүй. Харин багшаас шойд, ээжээс охинд хавчлаг гадуурхал, марталтын олон зуунуудыг туулж эмэгтэйчүүдийг ийм дадал эзэмшсэнийхэн төлөө галд шатааж байсан харгис уюудыг тэсвэрлэн энэ мэдлэгийг шулмын хар шид тэрс үзэл хэмээн зарлаж байсан он жилүүдийг дамжин явсаар усталгүй үлдэж чадсан. Учир нь үнийг устгах боломжгүй. Нууж даран гажуудулж хэсэг хугацаанд мартаж болох ч үнэн эргээд л ирдэг. Одоо энэ мэдлэг одоо танд ирлээ. 8 тохиргоог танд дамжуулан өглөө. Кодыг нь заалаа. Ямар дасгал хийхийг хэлж өглөө. Та одоо яах вэ? Сонсоход таата сонирхолтой мэдээлэл болгон үлдээх үү? Найзуудтай ярин зугаацуулах уу? Эсвэл хэрэгжүүлж ихлэн өдөр тутмын дадал зуршлаа болгож эмэгтэй хүн насаа зохицуулж чаддаг гэдгийн амьд нотлохоо болох уу? Сонголтыг та зөвхөн таал хийн. Хаалга нээлттэй. Явах зам чинь тодорхой. Авсан заавар чинь дэлгэрэнгүй байна. Зөвхөн хийж эхлэн зогсолтгүй үргэлжлүүлэх л үлдлээ. Учир нь таны дасгалаа хийх өдөр бүрүүдэд эсүүд тань шинжлэгд залууж нөхөн сэрэг гэсэн тушаалыг хүлээн авч байх болно. Харин хийлгүй алгасан өдөр бүртээ хөшрөөд бай, гундаад бай, ядарсаар бай гэсэн тис өөр тушаалыг авч байх болно. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Цагийн зөв яг одоо иргэсээр байна. Гэхдээ одоо та цагийн зүг эд шидийн эсвэл гайхамшигт аргаар биш, харин эсийн түвшинд биеийг тань дахин програмчилдаг өдөр тутмын тодорхой дадал зуршлаар буцааж эргүүлж чадхаар боллоо. Мөнхийн залуу насны код чинь идэвхжсэн байна. 8 тохиргоо таны гарт байна. Шинжлэлийн гал тань асах мөчөө хүлээж байна. Тэр галыг өрдөн асаа. Маргааш өглөөнөөс эхэл. Жилийн дараа та өөрийгөө толинд хараад танихгүй байх болно. Бас дахиад 1 жилийн дараа хүмүүс танаас чиний нууц чи юу юм бэ гэж асуух болно. Харин та мэдэж байх болно. 8 тохиргоо. Өдөр тутмын дасгал, тууштай байдал, нууц нь ердөөлнө. Энэ бол хөгшөрч буй эмэгтэйг залуу эмэгтэй болгох бүхэл бүтэн алх юм. Одоо танаас нэг зүйлийг асууя. Та шинэ амьдралаар амьдрахад бэлэн байна уу? Эсвэл танд хүчээр шахуу тулгарсан хуучин програмынхаа дагуу хөгшөрсөөр байх уу? Энэ талаар комент хэсэгт бичээрэй. Хэрв та шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргасан бол энэ талаараа бас бичээрэй. Учир нь олонний өмнө амласан амлалт амжилтанд хүрэх замын талыг тулсантай адил байдаг. Хэрвээ энэ бичлэг таны биеийн талаарх үннийг нээж өгсөн бол суугт минь лайк дарж нэгдээрэй. Чадлынхаа хэрээр та бүхэндээ 8 тохиргооны талаарх сургалтуудаа хүргэлээ. Надтай хамт байсан та бүхэндээ гялалаа. Одоо явж агуу үлсээ эхлүүл. Мартагдсан нэгнээс дуурсагдсан нэгэн болох, хөгшөрсөн нэгнээс залуучсан нэгэн болох аяллаа эхлүүлээрэй. Өөрөө өөрийгөө умарцсан байсан эмэгтэйгээс мөнхийн залуу насны кодыг эзэмшсэн эмэгтэй болж хувираарай. Гал таныг хүлээж байна. Одоо дүрлцэл нь өрдөөдөг. Танд томоос том амжилтыг хүсье.